Оройн минь итгэлийн ахын дүүсээ, Бурхан та бүхнийг ивээх болтугай. Бурханы ивээс та бүхэнд минь байг. Бурханыг магтан дуулахдаа бид аз жаргалтай байдаг билээ. Бурханы оршихуйд хэн багтаж чадах вэ? Хэн түүний ариун газар зогсож болох вэ? Хэн түүний ариун уулан дээр гарч болох вэ? Хэн Бурханы өмнө зогсож чадах вэ? Үүний хариулт нь ариун зүрхтэй, цэвэр гартай хүн гэдэг. Хүний гараар маш олон нүгэл үйлдэгддэг, тийм үү? Зүрх нь үйлдэлийнхээ сайн эсвэл муу зорилгоо өөрлөж хийгдсэнийг мэддэг. Тийм болохоор Бурхан биднийг цэвэр ариун зүрхтэй байхыг, зүрхэндээ ямар ч бузар муу зүйл тээлгүй, өөрсдийгөө зөвхөн Бурханы гоо сайхан хайраар дүүрэн байлгаасаа хэмээн хүсдэг. Та бүхэн эргэн суудалтаа сууцгаан уу ингээд бүгдээрээ дуулал номын 119-р бүлгээс уншийе. Ингэхдээ 16 дугаар ишлэл хүртэл уншицгаах болно. Дуулал номын 119-д Бурхан хэлэхдээ явдал үйл нь гим зэмгүй яагаад эзний хуулиар явахсад юутай өрөөлтэй вэ гэсэн байна. Яагаад энд үйлс нь гим зэмгүй гэсэн байна вэ? Үүний хариулт ард нь бичигдсэн байна. Яаж бид ийм байж чадах вэ? Үүний тулд юу хийх ёстой вэ? Энд юуг сахиж явахсад гэж бичсэн байна вэ? Бурханы хуулийг, Бурханы тушаалыг сахиж явахсад гэсэн байна. Тэдний явдал үйлс гим зэмгүй байдаг. Тиймээс ч эзний хуулиар явахсад юутай өрөөлтэй вэ гэж хэлсэн байна. Ингээд цааш нь Бурханы гэрчлэлүүдийг сахин, түүнийг бүхий л зүрхээрээ хайхсад юутай өрөөлтэй вэ? Шудраг бусыг исүүлдэнэ. Түүний замаар явна. Бидний хичээнгүйлэн сах гэж та тушаалуудаа тогтоосон билээ. Бид эндээс дуулал номын 119-д Бурханы тушаалуудыг маш ихээр тодтгон хэлснийг харж байна. Түүний зарлиг, түүний зам, түүний тогтоолууд, түүний үг, түүний гэрчлэл, түүний хууль гээд энэ бүх үгнүүд нь нэг ижил утгыг илэрхийлж байгаа юм. Хэрэв бид дуулал номын 119-ийг бүхэлд нь унших юм бол энд хүн бүрт Бурханы тушаалуудыг сахин хайрлаж зүрхэндээ нандинан явахыг уриалж байгаа нь тодорхой харагдана. Тушаал гэдгийг илэрхийлсэн олон үгнүүд байгаа ч бүгд ижил утгатай юм. Зарлиг, тогтоолууд, хууль, эзний зам гэх мэтчлэн. Үүнийг бид энэ дуулсыг унших явцдаа анзаарах болно. Бид 4-р ишлэлийг уншиж байгаа, тийм үү? Энд хэлэхдээ бидний хичээнгүйлэн сах гэж та тушаалуудаа тогтоосон билээ. Энд Бурханы тушаалуудыг онцолж хэлсэн байгаа. Ингээд 5-р ишлэл, за та бүхэн уншицгаа да. Энд зарлагуудыг тань сахих замууд минь бат тогтдог. Ишлэл 6, таны бүх тушаалыг анхаарч явхад ичхүүр надад эс ирнэ. Дээр хэлсэнчлэн бүх ишлэлүүд Бурханы тушаалыг онцлон тодтгосон байна. 7-р ишлэлийг уншицгаа да. Таны зөвд шүүхээс сурах үедээ би шулуун шудраг зүрхээр танд талархах болон 8-р ишлэл, таны зарилгуудыг сахин биелүүлэх билээ. Намайг хизээч бүү орхиоч. Ишлэл 9-ийг үргэлжлүүлэн уншдаа залуу хүн зам мөрөө хэрхэн цэврээр хадгалах вэ? Таны үгийн дагуу сахиснаар билээ. Энд тэрээр тушаалууд эсвэл зарлиг гэж хэлээгүй боловч юу гэж хэлсэн байна вэ? Үг гэсэн байна, түүний үг, Бурханы үг гэсэн байна. Залуу хүн зам мөрөө хэрхэн цэврээр хадгалах вэ? Таны үгийн дагуу сахиснаар билээ. Ишлэл 10, бүхий л зүрхээрээ би таныг эрен хайсан. Тушаалаас тань холдон төөрхийг надад бүү зөвшөөрөөч. Ишлэл 11-ийг хамтдаа уншицгаая. Таны эсрэг нүгэл хийхгүй тулд үгийг тань зүрхэндээ би хадгалав. Энд ч бас тогтоолт зарлиг эсвэл эзний зам гээгүй, харин юу гэсэн байна? Үг гэсэн байна. Энэ нь гэхдээ нэг ижил зүйлийг л хэлж байна. Ишлэл 12, аяа эзэн, та өрөөлтэй ээ. Зарлагуудаа надад заагаач. Энд харин зарлагууд гэсэн байна. Гэхдээ энэ нь тушаал, тогтоолт, захирамж, үг гэсэнтэй ижил юм. Та бүхний харж байгаагаар эдгээр нь утга ижилч янз бүрийн үгээр илэрхийлэгдсэн байна. Бурхан хэлэхдээ хүнийг ялалтанд хүргэх зүйл нь Бурханыхаа хуулийг сахин биелүүлж, түүний захирамж, тушаал, үгийг анхааран дагаж, биелүүлэх нь юмаа гэдгийг энд тодтгосон байна. Энэ бүхэн нь хүн төрөлхтний төлөө юм. Хүн бүхэн Бурханыг ингэж хайх ёстой. Харин энд цугласан байгаа бидний хувьд бидэнд Бурханы дуудлага байгаа. Энд байгаа хүн нэг бүрийг Бурхан сүмдээ авчирч танд дуудлагаа өгсөн. Тэрээр хүн нэг бүрт ажил өгсөн, өөрийг даалгавар өгсөн, өөрөөр хэлбэл эзний үгийг тунхаглаж номлохыг даалгасан. Ингээд 14-р ишлэлээс үргэлжлүүлэн уншицгаая. Би бүх баялагт баясдагтай адил таны гэрчлэлүүдийн замд баясдаг. Энд гэрчлэлүүд гэсэн байгаа нь тушаал гэдэгтээ утга ижил юм. 15-ыг уншицгаая. Би тушаалуудыг танд бясалгаж, таны замуудыг эргэцүүлэх болно. Эндээс тушаал эзний зам гэдгээр нэг зүйлийг хэлж байгааг та бүхэн харж байгаа байх. Ингээд ишлэл 16-д би таны зарилгуудад энэ нь ч бас ижил юм баярлана. Би таны үгийг мартахгүй гэсэн байна. Бурханд алдарн байг. Энэ нь сайхан биш гэж юу итгэлийн ахын дүүсээ Бурханы үгийг унших нь. Гэхдээ бид уншихдаа тунгаан бодож уншдаг. Библийн ишлэл бүрийг, үг бүрийг эргэцүүлэн боддог.
Ийм байдлаар бид Библийг зүрхнээсээ тунгаан бодож нэгтэлж унших ёстой юм. Ингэж бид Бурхны үг болох энэ бичээсийг ойлгож үнэлж үн цэнийг нь мэддэг болно. Учир нь Библи бол Бурхны үг. Энэ бол түүний өөрийн зарц нартаа нэг ёсондоо мосгоос өгсүүлэн бүх иш үзүүлэгчдтэй өөрийн зарц нартаа тушаасан бичээсэн юм. Тэд эзэнтэй хамт явж түүний үг, түүний зам, түүний захирамжуудыг сонсон, түүний гэрч нар болсон. Эзэн тэдэнд хандан энэ бүхнийг ном болгож бич, хойч үеийнхэнд зориулсан номонд тэмдэглэх гэж хэлсэн юм. Бид энэ хойч үеийн юм, биднийг залгамжлах хойч үеийнхэн ч бас гарч ирнэ. Тэгээд тэд энэ гайхамшигт бичээсэнд баярлах болно. Гэхдээ бид нар үүнийг зүрхнээсээ ухаантайгаар эргцүүлэн бодож, үнэлж, үн цэнийг нь мэдэж унших ёстой юм. Би сайн хэлж мэдэхгүй байна. Та нарын зарим нэг чинь энэ 119 дугаар дуулын бүх ишлэлүүдэд нэг л зүйлийг хэлж байгааг анзаарч байсан эсхийг. Зарим нэг чинь мэдээж анзаарсан байсан байх. Гэхдээ эзний үгийг ийм байдлаар эргцүүлэн бодож унших нь ямар сайхан билээ. Юутайч Бурхан бидний хүн нэг бүрт туслах болтугай. Бурхан бидэнд улам бүр уурах шахахад туслах болтугай. Ингэхдээ хаа хүртэл вэ? Хэдий хүртэл вэ? Хэдэн нас хүртэл вэ? 50, 60, 70, 80, 90 нас хүртэл үү? Тэгэхээр бид амьдралынхаа төгсгөл хүртэл Бурханаа бүх зүрх сэтгэлээрээ хайрлан эзний зам дээр байх ёстой юм. Ингээд залбирцгаая, бүгдээрээ хамтдаа эзэндээ залбирцгаая, ариун эцэгтэй талархцгаая. Тэнгэрлэг эцэг минь, мөнхийн эзэн газар тэнгэрийг бүтээгч, бидний хаан, бидний агуу хүчит Бурхан минь. Таны хайранд, таны нэгүсэс талархъя, эзэн. Бидний хайр нэгүсийн мэлмигээр толддогт баярлалаа. Өнөөдөр бид энд таны өмнө байна. Та бидэнд сайхан амлалтуудаа, гайхамшигт амлалтуудаа өгсөн билээ. Та бол бидний тайд хуруулагч, та бидэнд үргэлжлүүлэх урам зоригийг хайрлагч нь. Та бол бидний хүч, бидний зүрхний баяр хөөр, бидэнд урам зоригийг өгөгч нь. Бид танд итгэн таныг хүлээдэг, эзэн. Баярлалаа, мөнхийн эзэн, таны хайр бол бүхний дээд нь. Ариун эцэг минь, магтыг таныг алдарсуу цог жавхлан, магтаалан таних хайр, нэгүсэл тань талархъя, биднийг өдөр тутмын талхаар минь хангадагт баярлалаа, бидний. Эрүүл мэндийг сахиж, бидний амь насыг хамгаалдагт талархаж байна. Биднийг таны замаар төгсгөл хүртэл нь явж чадахад туслаач, эзэн, бид зөвхөн таныг магтаж, танд залбирч, танд алдар сууг өргөн, бүхий л зүрх, оюун бодол, бие сэтгэлээрээ таныг өргөмжлөн дээдлэхийг хүснэ. Баярлалаа, ариун эцэг минь, таны хайрт хүү Есүс Христийн гайхамшигт нэрээр. Яг энэ мөчид өвчнөдөө шанагч байнга итгэлийн ахан дүүс хийгээд өвчтэй байгаа бүхий л хүний дээгүүр эдгэрлийн гараа сунгаач, эзэн, тэднийг эдгээгээч, өвчнийг нь аваач. Эзэн, та хүчит гараа сунган өвчнөдөө шаналх хүн бүрийг толгооноос хөл хүртэл нь эдгээгээч. Тэднийг чөлөөлөөч. Ариусгаач. Илбэ эд шидийн хараалыг зайлуулаач, дайсны урхнаас чөлөөлөөч. Хүн бүрийг чөлөөлөөч, эзэн, бидэнд баяр хөөр, аз жаргалыг бэлэглээч, эцэг минь. Эзэн Есүс Христийн нэрээр. Алдар суун эзэнд минь байв. Эзэндээ талархъя. Бурхандаа баярлалаа. Их эзэн, та бүхнийг ариун ихээр ивээх болтугай. Эзний хайр, инрэл үргэлж та бүхнийг бүрхэн байх болтугай. Эзний ивэл та бүхэнд минь байг. Би та бүхнийгээ чин зүрхнээсээ хайрладаг шүү. Бурхан таныг ивээг,